Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухайг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож чадаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өмнө нь MJL радиогийн төв пэйжээр шеэрлэгдэг байсан болвол хүндэтгэх шалтгааны улмаас яг л унтлагын өрөө өөрийн Facebook пэйжээр шеэрлэгдэж байгаа. Тэгэхээр манай сонсогчд маань унтлагын өрөө нэвтрүүлэг рүүгээ пэйж рүүгээ орж ирээд нэгдээд фоллоу дараад тэгээд байнгын лайв үзэх боломжтой болж байгаа шүү. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 28-ны пүрэв гаригийн өдөөш яг Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болжээ. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс үдшийн цагийн үндсэн хөтлөгч Халиука болон найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид пүрэв гаригийн дугаараараа дэлхийд танигдсан од алдартангуудын ор хүнжлөөр хэсдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн алдартан маань болохоор нэгэн цагт дэлхийн эрчүүдийн ханийн зураг буюу ханийн плакат гэж ярьдэн шүү дээ, тий. Ханийн зургийг чимжээсэн сэтгүүлийн нүүрэн дээр байн гардаг байсан. Телевизийн дэлгэц шар хэвлэлийн жинхэнэ гол дүр нь болж авсан эмэгтэйн тухай байгаа. Тэгээ энэ эмэгтэйг ботхоор ингээд нэрийг нь шууд хэлэхэд л нэг юм улаан усны хувцас далайн эрэг дээр удаашруулсан хөдөлгөөнөөр гүйж байгаа дүр зураг гэдэл бүх юм бодогддог байхгүй юу. Тэгэл Playboy-гийн нүүр хуудас болж байла. Мөн рок, pop, од ийм рок залуу малуутай өстэй галзуу өстэй нэрэ гал гаргасан дотн харилцаа, хайр дурлал тий. Мөн хулгайлагдсан хувийн насанд хүрэгчдийн бичлэг, шар хэвлэлийн дуйлианууд энэ төр гэдэг өстэй амар олон тийм сенсацтай эмхтэй байгаа. Тэгэхээр сэдвийнэр нь болохоор шаргал үст сахиусан тэнгэр. За тэгэхэд маш их салалтыг шүүх хурал юу гэдгийг зовлон жаргал нулимс энтер гэл бүх зүйлийг үзээгүй зүйл гэж өрөөсөө байхгүй. Сүүлийн үед бүр ингээд ямар ч мейкапгүй шин төрхөөрөө гарч ирээд байгаа. Мөн бас жүжигчин эмхтэй байгаа. Тэгэхээр тийм ээ, энэ бол Алдарт Памела Андерсон гэдэг эмэгтэйн талаар ярьж өгнө. За Памелаг мэднэ үсттэй манайхаа. Памелаг ядчил юу гэх юм бэ? Зураг хөргийг хараагүй ч гэсэн нэрийг нь сонсч байсан. Аль эсвэл яг нэрийг мэдэхгүй ч гэсэн зургийг нь харж л байсан баг, тийм үү? За энэ эхлээд ингээд Памела Андерсон гэдэг хүүхнийг бодохоор ингээд нэг юм гой хүүхэн байж байгаа л нэг алдартай болцсон юм шиг нэг юм ойлголт байгаад байдаг л да. Тэгэхээр тэр нь болохоор тийм биш байсан. За мэдээж Памела Андерсон гэдэг бол pop соёлын нэг постэр биш байгаад байгаа. Ханийн плакат гэсэн үгтэй. Тэр бол жижиг хотын охин байснаа гэнтэл дэлхийн секс символ гэж ярьдэн штэ. Бэлэг тэмдэг болсон. Дараа нь тэр дүр төрхийнхөө дотор нэг юм яг тэр бэлэг тэмдэг дүр төрхөн дотроо хоригдчихсан юм шиг, тийм ээ. Мөн хэвлэл мэдээллийн хамгийн яг юм хэцүү 90-100-д үед амьдарч байсан хайр дурлалынхаа төлөө маш олон удаа маш хэцүүг туулсан. Эцэст нь бас өөрийнхөө түүхээ өөрөө буцааж авч өөрийнхөө замналыг бусдын эрхээр биш нэг өөрийнхөө эрхээр ингээд туулж байгаа эмхтэй юм шиг санагддаг. Тэгэхээр ингээд хөтлөгч нь эхнээс нь дис дараатаагаар энэ эмэгтэйн талаар танилцуулж ярих гэж бодож байна. За нийт сонсогчтой болон хамт байгаа бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудтай энэ үчи мэндийг хүргье. Тэгэхээр хөөхөн царайлаг шаргал үстэй Памела Андерсон гэдэг эмэгтэйн талаар ярьж байгаа шүү. Памела Денис Андерсон гэдэг бүтэн нэртэй 1967 оны 7 дугаар сарын 1-нд Канадын British Columbia мужийн Ladysmith гэдэг жижиг хотод төрсөн.
Энэ нь болохоор Калифорнийн далайн эрэг Холливуудын гэрэл улаан хевсний амьдралаас шал ондоо. Харин Ванкувер арал дээрх нам гүм байгальтай ингээд айгүй гоё уултай орхон, устай орхон гэдэг шигтэй жирийн л нэг юм газар жирийн ажилчин айлын охин болж төржээ. Түүний аавыг Барри Андерсон гэдэг зарим их сурвалжид түүнийг 100 халаалтын төхөөрөмж засварладаг ажилчин байсан гэж дурдсан байна лээ. Ээжийг нь Кэрол Андерсон гэдэг өгөөд зөөгчөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Памела баян айлын эрх охин ерөөсөө байгаагүй. Холливуудын хаалга түүнд төрхөөс нь нээлттэй байгаагүй гэсэн үг. Тэр өөрийнхөө хичээл зүтгэлээрээ яг л өнөөдрийн өндөрлөгт буюу ингээд дэлхийд даяар нэрээ дурсгаа явж байгаа. Тэр зүгээр нэг жирийн айлд, жирийн хотод, жирийн нэгэн хүүхдийн адил өсөж торинсон гэсэн үг. Памела маань нэг дүүтэй юм байна. Дүүг нь Гэри Андерсон гэдэг. За Гэри гэхэр чи Гэри эрэгтэй хүн байж таарах юм байна. За бас нэг юм сонирхолтой зүйлийг ингээд дэлгэж ярихад Памелагийн өвөг дээдэс буюу удам талд нь ингээд Финланд гаралтай цагаачтын түүх байдаг юм байна л да. Тиймээс Памела болохоор өөрөө зүгээр нэг Америкийн нэг юм blonde bombshell гэж ярьдэн штэ, нэг юм шаргал үстэй тасархай өхөн биш, харин Канад гаралтай Европ угсааны жижиг хотын ажилчин гэрүүлээс гарсан юм эмэгтэй байгаа юм байна. За ингээд түүний бага нас руу хальт оръё. Памела хожим ингээд өөрийн дурсамж бага насныхаа талаарх дурсамжууд, ярилцлагуудтай бага насндаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайга ярьсан байдаг. Тэрээр ярихдаа эмэгтэй хүүхэд асрагчтай 6-аас 10 насны хооронд баг ингээд 4 жилийн хугацаанд хүчирхийлүүлсэн гэж хэлсэн байдаг. Энэ бол түүний амьдралын хамгийн бараан, хамгийн эмзэг буюу хамгийн хэцүү үеүүдийн нэг гэж хэлсэн байна лээ. Тэгэд энэ түүний ярьсан ингээд подкастууд нэвтрүүлгүүдээ би ингээд сонссон л та. Тэгэхээр ингээд амар ингээд сонсоход сэтгэл ингээд амар зүсмээр байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө хэлэхдээ би ингээд хүүхэд байхдаа ийм амар юмыг ялангуяа эмэгтэй хүнээс ингээд туулсан болохоор би бүр яахаа мэдэхгүй байсан. Дээрэс нь ингээд хүүхэд асрагч нь хүчирхийлээд ингээд бүр ингээд бэлгийн хүчирхийлэл үзүүлээд байгаа шүү дээ. Тэр бол анхаараас за ээж авда битгий хэлээрээ ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэдэг ингээд янз бүрийн байдлаар ингээд сүрдүүлэх, айлгах юм арга замуудыг авдаг байсан. Тэгэхээр ингээд хэлж чадаагүй. Тэгээ өөрөө хэлэхдээ хүүхэд байхдаа тэр асрагчийг би үнэхээр үхээсэ гэж хүссэн. Маш их хүсдэг байсан. Тэгээ би нэг өдөр ингээд бүр ингээд хүүхэд асрагчаа алахын тулд өөрөө хөнөөчий гэж бодоод ичтэй чихрийн юм нэг ишээр ингээд зүрхлүүн хидэд ингээд цогсон чи ерөөсө болоогүй л дээ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би үнэхээр энэ хүнийг үхээсэ гэж хүсэж байна гэд ингээд дотроо амар их залбирсан чинь харин дараагийн өдөр нь тэр хүн нь машины ослоор нас орсон гэдэг. Тэгээ насанд хүрсэн хүмүүс бид мэдээж нэг хүүхдийн бодол хинэгний үхлийг бий болгох ч юм уу эсвэл урдчлан таамаглаж ингэж шууд хэмжээгээр нөлөөлнө гэдэг дээр бол итгэхгүй л дээ. Гэхдээ жаахан хүүхдийн сэтгэлд сүүлдээ яг тэгж амар их хүсэж байгаа нөгөө өнгөрцөн болохоор юу үлдсэн бэ гэхээр энэ ямар амар юу гэдэг юм бэ? Аимшигт гимшилч гэх юм уу те, эсвэл би л ингэж хүссэн болохоор залбирсан учраас энэ хүн өнгөрчлөө гэсэн юм мэдрэмжийг үлдээсэн байгаа юм. Тэгээ өөрөө бодохдоо би ингэж их хүсэж залбирсан болохоор ийм болчихоо гэж бодсон байгаа юм. Тэгээд энэ нь болохоор хүүхдийн сэтгэл зүйд маш хүн дээр нөлөөлөөд тэр хүний өхөлд болохоор өөрийгөө бас олон жил буруутгаж явсан юм байна. За тэгэхээр Памелагийн хожмын Playboy сэтгүүл болон Baywatch гэдэг те далайн эргийн хамгаалтын нэг юм кинонд бас ингээд дүр тоглодог байхгүй юу. Тэгээ тэр нэг sexy image гэж ярьдэн штэ те тачаангу дүр зураг энтрийг нь ойлгохын тулд эхлээд хамгийн гол нэг ард нь энэ хүн хэн байсан бэ гэдгийг заавал мэдэх хэрэгтэй гэж боддог. Учир нь түүний нэг хувьд өөрийн бие гэдэг зүйл бол бага наснаасаа ингээд хүнд өөрийн ариун дагшин онгон байдал ингээд алдсан учраас тэр хүний бие хаана болохоор өөрт нь аюул авчирсан, ичхүүр дагуулсан, айдас хуруулсан ч юм уу те ийм зүйлийг ингэж мэдрүүлдэг байсан байгаа юм. Тэгээ мэдээж олон хүн дэлхийд даяараа түүнийг хараад секси эмэгтэй л гэж хардсан шүү дээ. Гэхдээ тэр өөрийн биеийг дэлхийд харуулахын өмнө өөрийн биеийг бусдаас хамгаалж чадаагүй тэр жоохон хүүхэд байсан гэдгийг нь бас ойлгох хэрэгтэй болж байгаа юм аа. За 1980-ад оныг энэ ярив.
Памела өсөж том болоод Ванкувер орчимд амьдраад жирийн ажил хийж эхэлсэн. Тэгээд тэрээр фитнесийн багшаар ажиллаж байсан түүхтэй спортлог, эрүүл одоо цаанаасаа ингээ байглаасаа өгөгдөлтэй, камерын өмнө сайхан харагддаг анхаарал үнэхээр их татах тийм дүр төрхтэй бүсгүй байсан. Гэхдээ тэр үед тэр өөрийгөө дэлхийн од болно гэж эзэж төсөөлж байгаагүй ч магадгүй. Би тэргээ сайн мэдэхгүй л юм л та. Тэгэд юу гэж ярих вэ гэхээр мэдээж яагаадгүй л өөртөө тийм өгөгдөл байгааг ойлгоогүй өссөн юм шиг байна. Ерөөсөө одоо янз бүрийн Холливуудын агентлагуудын дунд ямар өссөн биш, янз янзын агентлагууд руу очиод би модель хиймээр байна гэж ерөөсөө бусдын анхаарал дүртгийг хичээгээгүй байгаа юм. За мэдээж тэгэл бусад хүмүүс чинь ихэнх одоо нэрд гарсан гоо бүсгүйчүүд ч байна, жүжигчд болохоор ингээ багаасаа бэлтгэгдээ театрын сургуулиудаас ингээ багаасаа бэлдсэн жүжигчин болцсон байдаг шүү дээ. Тэгэхээр эсвэл аав ээж нь продюсер ч юм уу амар том нөлөөтэй байжгаад ийм замдлыг сонгосон байдаг. Гэтэ фамилиг авд угаасаа тийм ерөөсөө байгаагүй. За тэгээд тэр нэгэн өдөр 1989 он тохиолдсон. Юу болсон бэ гэсэн чинь Памела Канадын BC Lions гэдэг нэг юм хөл бөмбөгийн тоглолт гэдэг юм байна. Одоо баг гэдэг юм байна. Тэдний хөл бөмбөгийн тоглолт үзэхээр Ванкувер дэх BC Plus буюу одоо нэг цэнгэлдэх хүрээлэнд очичилтэй. Тэгээд тэр нэг Labatt гэд шар аригны логотой футболк өмсцэн байсан байгаа юм. Тэр үед ийм crop top шиг. За тоглолтын үеэр цэнгэлдэхийн камер үзэгчдийн дундаас ингээд хүн амтныг үзүүлээл томруулаад дэлгэцэн дээр гаргаал ингээд bijсэн чинь түүнийг олж хараад том дэлгэцэн дээр гаргацсан байгаа. Тэгсэн л гинэт бүх үзэгчд нь одоо энэ шаргал үстэй, царайлаг, инээмсэглсэн одоо юу гэдэг нь камераас ерөөсөө ичихгүй байгаа энэ бүсгүйг ингээд олж харсан байгаа. Тэгээ тэр аяар ингээд цэнгэлдэхээр шуугж байгаа юм л да. Үу эн чи хин юм бэ? Энэ ямар хөөрхөн одоо эмхтэй вэ гэлээ тэр аяараа хэдэн 100 мянгаар ингэж олж хараад анхааралд нь өрцсөн. Тэгээд мэдээж одоо үед болохоор чинь одоо өнөөдрийн TikTok ч юм уу viral моментууд байдаг шүү дээ. Аль эсвэл нөгөө kiss cam ментер гэл те. Тэр нөгөө бие нэг үнсүүлдэг тоолт үзэж яхад ингээл зүүмэлж ирээл хооронд нь харуулж маруулаад. Тэр үе тийм байгаагүй зүгээр нэг юм том дэлгэцсэн байгаа. За тэгээд энгийн тоглолт үзэхээр очисон охин маань гинтэл олон мянган хүний нүдэнд өртчихсэн байгаа. Тэгээд тэр одоо дурсамжийн момент нь болохоор дараа нь одоо дурсамж нь одоо тэр хэсэг нь болохоор гэх юм уу Labatt компани болохоор түүнийг одоо ингээ анзаараад эхэлсэн байгаа. Ядчаад өөрийнх нь өмсчихсэн тэр футболк нь болохоор Labatt гэж бичсэн байсан. Тэгээд сурталчилгааныхаа модель болгож эхэлсэн байгаамаа. За тэгэхээр мэдээж өөрсдийнхөө сурталчилгаа нь буюу шар ариг энэ төрөмөө сурталчлуулна. Түүний одоо зургууд, пострууд гарч эхэлсэн. Иннээс эхлээл хүмүүс одоо орон даяараа түүнийг who is she гэдэг шиг те энэ хин юм бэ? Энэ хин юм бэ гэж ингэж асууж эхэлсэн. Одоо олны хараанд өртөж эхэлсэн гэсэн үг ээ. Тэгээд мэдээж энэ том одоо industry гэж ярьдэн шүү дээ те. Энэ том зүйлийн одоо шоу ертөнцийн том хаалга нээгдсэн гэж хэлэхэд болно. За дараачаар нь Playboy түүнийг бас анхааралтай авсан байгаа. Памела ч яг Playboy-д анхаарагдаад яг тэр үед нь орж исэн он 1989 он яг тэр онд. Памела тэр үед 21-с 22 настай байсан. 1967 оны 7 сарын 1-нд мэдээж төрсөн гэж тооцвол 1989 оны яг аль сард гэдгээс яг хамаарад нэг 21 юм уу эсвэл 22 настай байж байгаа нугаас ингээд 21 22 настай байхдаа л Playboy тоглосон байгаа. За Playboy түүнийг Лос Анжелес руу нисгэх санал тавьсан. За чи хаана байгаа юм бэ? Нааша Лос Анжелес руу нисэдрээ гэд. Тэгэд хурж ирээд энэ Playboy-гийн сэтгүүл төрн гарах боломж байна. Шүүт хийн гэж ярьдэн шүү дээ. Зургийг авъя, тэрэн дээр тавья. Үүний талаар тэрээр хожим нь энэ нь түүний анхны онгоцны нислэг байсан гэж ярьсан байдаг. Анх удаагаал онгоцоор нисч үтсэн гэд. Тэгээ төсөөлөд үзэлтэй. Ванкувер арлын жижигхэн хотын жирийн нэг охин те нэг өдөр ингээд цэнгэлтгийн дэлгэцэн дээр гараал. Дараа нь шар аригны сурчлагаанд ороод тэгжээснээ дараа нь Playboy ч амар том газар штэ те. Тэндээс өөр дуудлага уцаар хурж ирэнгүүтээ. Чи ингээд манаа дээр сэтгүүлд яг тохирох хүн байна. Хүрээдрээ. Онгоцны чинь нислэгийг төлөё хүрээдэр гэл. Бараг л үлгэр шиг байгаа зү. За тэгээд анхны Playboy cover буюу бүр ингээд зүгээр нэг юм сэтгүүлийн дундах одоо юу гэдэг хуудсан дээр зураг нь гараагүй бүр ингээд Playboy-ын cover буюу ингээд хавтас дээр нь гарсан гэсэн үг. Тэгэхээр 1989 оны 10 дугаар сарын дугаарт гарсан байгаа юм. Тэр үед Памела дөнгөж 22 настай.
Дараа нь 1990 оны 2 дугаар сард Playmate of the Month гэдэг юм дээр нь гарсан. Тэр нь юу гэхээр энэ сарын онцлог бүсгүй Playmate тоглогч бүсгүй ч гэх юм уу те монголоор орчуулвал тийм дугаар гарсан байгаа. Ингээд Pamela Anderson гэдэг нэр дэлхийд танигдж эхэлсэн. Мэдээж олон хүний хувьд Playboy бол нүцгэн зураг, секси сэтгүүл энэ төрөөрээ ингээд ойлгодог нь угаасаа энгийн ойлголт. Харин Pamela-гийн хувьд энэ илүү төвөгтэй байсан байж магадгүй. Ягдвал тэр хожим Playboy зураг авахулах нь өөрийн бие, өөрийн юу гэдэг вэ, sexuality гэж ярьдэн штэ. Чиг хандлагыг буцааж авах мэдрэмж байсан гэж тайлбарласан байдаг. За яагаад яг тийм мэдрэмж авсан талаараа ярихдаа өмнө нь түүний бие бусдын мэдэлд хүчирхийлэл дүртэж байсан айдас ичгүүрийг өөрөөсөө олж би яг гэж ийм болж төрвөө гэдэг юм гимшлийг ч юм уу нэг тийм муухай мэдрэмжийг өөрөө авдаг байсан байна. Харин Playboy дээр тэр өөрөөс өөрийнхөө хүслээр те өөрөө камерын өмнө зогсож гин өөрөө дүр төрхөө бүтээж байна гэж мэдэрсэн байж болох юм л да. Гэхдээ бас энд нэг юм жоохон парадоксын ялгаа байгаа. За парадокс гэдэг нь хоёулаа хэрэгтэй юм шиг нэ эсрэг тесрэг зүйлийг хэлдэг. За тэгэхээр Playboy түнд нэг эрхчлөө өгсөн ч юм шиг гэхдээ бас түүнийг яг тийм Playboy-ийн секс симбол гэж яриад байгаа шүү дээ тий. Сексийн бэлэг тэмдэг болгоцсон юм шиг. Мөн Playboy түүнийг алдартай болгосон ч бас дэлхийд түүнийг хамгийн түрүүнд бие хаагаар нь л дүгнж хардаг болсон. Мөн түүний карьерийг Playboy өгсөн ч гэсэн түүнийг ингээд яг тэр сэтгүүлийн цаана ямар хүн гэдгийг ямар ээж вэ? Ямар зүйлс хийдгийг, ямар жүжигчин, ямар кинонд тоглож исэн гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйлийг ингээд сүүдэр дараа хийсэн юм шиг санагддаг. За ингээд бодохоор ингээд 1990 оны 2 дугаар сард Pamela Playtime of the Month болсон байгаа. Энэ бол түүний хувьд албан ёсны од болсон шат байсан гэж хэлж үзэж болно. За Playboy-гийн амжилтын дараа Лос Анжелес түнд шинэ боломжуудыг ингээд дараагаар өгөөд эхэлсэн байгаа юм л та. Тэрээр модель, телевизийн дүр public appearance буюу ингээд олонний өмнө ингээд гарч ирээд ямар нэгэн промошн янз бүрийн реклам тоглодог ч юм уу эсвэл үг дууга хүргэдэг хүн болсон байгаа. За сурталчилгаа, яриаслаг гэдэг алдрын тойрог руу ингээд орсон гэсэн үг. Түүний дүр төрх маш хүчтэй байсан. Анхнаасаа л ингээд шаргал үстэй, том нэмсгэлсэн, өөртөө ихтэй тэгэл нэг биеийн хилэмж мэлэмж нэг талаараа нэг юм юу гэдэг Америкчууд ярьдаг байхгүй юу? Girl next door гэдэг. Тэр нь болохоор ингээд хажуу айлын хөршийн охин гэдэг юм имижийг харуулж исэн. Нөгөө талаараа болохоор ингээд дэлхийд даяараа фантазны нэг тийм бар бич юм шиг. Тэгсэр нэг юм ирчүүд ингээд орондоо ороод бараг л нөгөө нэг өөртөө ингээд таашаал өгдөг ч юм уу те зургийг хараад баруун гартаа нөхөрлөдөг ч юм шиг тийм нэг фантазны ертөнцийг бэлгэлээд байгаа. За мэдээж тэгэд энэ бүхний хосол нь болохоор үнэхээр онцгой байсан. Тэгэд би анх бас Pamela-г харж байхдаа юу гэж бодож исэн бэ гэхээр ямар амар том хөхтөн бэ гэж бодож байсан байхгүй. Мэдгүй хөх мөх хэлэхсэн юм би мэдэхгүй шүү. Гэхдээ зүгээр Pamela ч ингээл амар гоё бие хаатай. Төгс бие хаа гэдэг чинь энэ ихгүй зүгээр л нэг тааз байна. Хөх дэлэн байна. Дээрээс нь ингээд шаргал үстэй ингээд амар ингээд яг ингээд дотн харилцаанд орж ирэх дараа нь өвс ихсэгээ босдсон штэ гэдэг шиг яг тэр шиг юм амар угийн босгоцсон юм шиг ингээд албаар юм том үстэй. Тэгсэр нь ингээд амар секси ингээд хувцалт. Дээрээс нь дуу хоолойг нь ярахаа мартчихжээ. Дуу хоолой нь бүр ингээд цаанаасаа л нэг амар юм ихтэлэг заяа. Би ч ингээд энгийн байхдаа ингээл зүгээр л ярина л да. Гэхдээ яг ингээ унтлын өрөг ярахтаа ингээл нэг жоох ингээл эмхтэлэг аавар маань жоох ингээл давж гарч ирэл нэг хоолой молом жоох ингээд юм эмхтэй тал руу орж ирэл ингээл ярьдаг байхгүй та хэдтэй. Тэгсэн чинь Pamela ингээ мөнх юм байгаа нь л тэр. Зүгээр л өнөөдөр ингээл сив рүү ороод тамхи авъя гэсэн чи тэр ярьж байгаа нь уучлаарай нэг хайрцаг эсээ авчиг гэмээр юм шиг ингээ ярьдаг заяа. Цаанаасаа дуу хоолойн ч гэсэн бүр тийм эмгтээлэг байх жишээний. За тэгэхээр мэдээж Pamela маань зүгээр нэг гоё модель биш ээ. Тэр бол 1990-ад оны pop соёлын дүр те тэр яг тэрийг өгжсэн бэлэг тэмдэг болсон гэж хэлгээд байна. Ерөөсөө буруудахгүй. За
Playboy-гийн дараа болохоор телевиз Памелаг ингээд анзаарч эхэлсэн байгаа. Янз бүрийн телевизэд өргөн сувгийн нэвтрүүлгүүд те. Тэгээд тэрээр алдарт sitcom болгоно Home Improvement гэдэг нэг юм бас юу байдгийн байна л да. Цовруулч юм нэвтрүүлэг дээр Lisa буюу Tool Time Girl гэдэг дүрээр гарч эхэлсэн юм байна. Тэгэд энэ дүр нь болохоор том драмтай жүжиглэлт ерөөсөө байгаагүй. Гэхдээ нэг чухал зүйл нь юу байсан бэхээр Памелаг Playboy-ын хуудаснаас телевизийн дэлгэц рүү шилжүүлсэн жоохон нэг тийм жүжиглэх тийм авьяасыг нь гаргаж ирсэн л дүр байсан юм байна. Одоо ингээд бодохоор хүмүүс түүнийг зөвхөн сэтгүүлийн зураг биш ээ, хөдөлгөөнтэй бас эн чинь бас хөдөлт юм шүү дээ. Ярьд юм байна, инээд юм байна. Камерын өмнө бас ингээд амьд харагддаг. Яг ингээд харах юм бол зүгээр нэг юм баар биш хүүхэн биш вэ? Бас жүжиглчт юм байна гэдгийг анх ингэж гаргаж ирсэн дүр юм байна л да. За тэгээд мэдээж жинхэнэ дэлбэрэлт нь арай болоогүй. Дэлбэрэлт гэдэг нь одоо юу гэм бэ? Жинхэнэ сенсац болж гарч ирсэн арай болоог байсан. Тэр нь хизээ болсон бэ гэхээр 1992 онд болсон. За хэрв одоо Baywatch гэдэг serial одоо юу гэдгийм бэ? Serial буюу энэ киног онлайн гэдэг энэ киног үзсэн болвол Baywatch дээр анх Памела гардаг аа. За 92 онд Памела Андерсон Baywatch цувралд CJ Parker-ийн дүрээр тоглосон байдаг. За эндээс л бүх зүйл хамгийн өөр төвшөнд гарч ирсэн гэж хэлэхэд одоо хэлсдэхгүй байна. Baywatch бол зүгээр нэг цуврал байгаагүй. Тэгэд энэ болохоор нөө дэлхийн экспорт болсон телевизийн бүтээгдэхүүн болж чадсан яг бол маш олон орнд гарсан байхгүй юу? За энэгээр юу гаргадаг вэ гэхээр далайн эрэг те. Тэгээд далайн эрэг дээр байдаг аврагчид, аюултай одоо аврах ажиллагааны талаар тэр дундаа бас нэг өрнөд байгаа хайр дурлал драма, тэгэл юм наран шарлагын газар тэгэл бие бялдар энэ тэр ингээ бүгдийг нь харуулсан нэг юм амар тийм халуухан хүмүүсийн нэг дорын цугларалт. Бараг манайхаар тэнгисээр юм ааш. Тэрний талаар гардаг юм кино цуврал авахгүй юу. Тэгээ энэ бүгдийг нийлүүлээд 1990-ад оны телевизийн хамгийн танигдах дүр төрхүүдийн нэгийг бүтээж чадсан байдаг. Тэгээ Памела Андерсон улаан усны хувцастай CJ Parker болоо дэлхийн icon буюу одоо амар юм алдарт хүрсэн хүн болсон байдаг. Одоо ингээд найруулагч маань зураг нөх бах яг энэ Baywatch дээр Памела Андерсон чи юм улаан хувцас өмсчөөл ингээл амар удаан моушнгоор ингээл удаан хэмнэлээр гүүж мүгээл тэр харахад зүгээр ёо ийм би усан живживэл зүгээр Памела намайг хурж ирээд авраасаа л гэж бодно. За тэгээд амьсгалахгүй л надад амьсгал хийгээсэй л гэж бодно заяа. Тийм халуухан бохгүй яа да. За магадгүй хүмүүс маань Baywatch-ийн бүх ангийг үзээгүй ч болох юм л та. Гэхдээ Памелагийн улаан хувцастай дүрийг мэдэхгүй хүн бараг л байхгүй байх гэж хэлж болж байна. Тэгэд энэ яг дүрс үзэгдэл нь болохоор өөрөө pop соёлын бүр ингээд хэл болоо гараад ирчихсэн. Baywatch Running гэдэг юм одоо ёжлол, joke гэж ярьдэн штэ. Парад энэ төр болохоор дэлхийд тарсан байдаг. Гэхдээ бас алдар нэрийн үн гэж байдаг. Тэгээд Baywatch Памелаг дэлхийн од болгосон. Гэхдээ мөн түүнийг одоо секси аврагч бүсгүй гэсэн нэг дүрд хит хүчтэй наасан гэж үздэг л дээ. Тэгэхээр хүмүүс түүнийг жүжигчин гэхээс илүү зүгээр л би имиж фантаз гэдгээр нь харж эхэлсэн гэж байгаа юм. Тэр уул нь хөөх юм нэгэл жүжиглэл өөрийгөө ямар хэр амар сайн жүжиглэлтийг харуулах галахад хүмүүс нь зүгээр бараг ярьж байгааг нь ойлгохгүйгээр зөв хөх тэлэн рүү нь хараад бүкс хасыг хараад ингээл бийжсэн гэж хэлж болох юм. За энэ бол Памелагийн карьерийн хамгийн том одоо магадгүй одоо blessing буюу ивэл хэрнээ curse буюу одоо юу гэдгүүлээ хараал бийжч болох юм тийм ээ. Би хаана энэ төр нь болохоор за нэг талаараа тэр дэлхийн хэмжээний алдартай болсноо гэвэл болсон. Нөгөө талаараа хүмүүс түүнийг нухацтай нэх их амар жүжигцэн талаас нь авч үзээгүй. За одоо инхээр яах вэ гэхээр одоо хамгийн халуун gossip руу хов жив рүү н орцгоё заяа. 1995 он амар нэг бүр нэг лаг юм ярьж өгч байгаа юм шиг эхэлж байгаа зү гэхгүй. За 1995 он Памела Андерсон айл хэдийн Baywatch-ийн од болчихсон, Playboy-гийн одоо нэр төр ингээд icon болчихсон байгаа. Дэлхийн одоо sex symbol болчихсон гэж хэлж болно. Тэгээд түүний амьдралд Motley Crue хамтлагийн бөмбөрчин Tommy Lee гэдэг залуу орж ирсэн. За би ямар тач лайв үзэж байгаа унтлагын өрөөний сайхнуудаа мэд хүргье. Бүгдээр ингээд хамт байгаад баярлалаа. За найруулагчийн өгсөн энэ зураг нь болохоор яг энэ тэр Baywatch дээр ямар дүрийг одоо бүтээгээд ямар хувц өмсөөд яг юунд нь хүмүүс ингээд үхэж хатна ингээд нүд хийгээдсэн юм бэ гэхээр яг л ийм хүүхэн байсан байгаа байхгүй юу? Үнэхээр секси гэдэг бол одоо Памела Андерснаас харж болно.
За ингээд Motley Crue хамтлагийн бөмбөрчин Tommy Lee гэдэг залуу ороод ирлээ. Tommy Lee гэдэг хүн бол яг rockstar stereotypeтай хүн баггүй юу? Rockstar гэхээр ч та нарт ямар залуу төсөөлөгддөг нэг юм савх мав хүмсэн амар олон бөгж мөгжтэй янз бүр бөгж мөгж ингээл янз бүрийн ингээл арга ясмастаа тий түнхтэй ус мөсөнд босцсон ч юм уу нарийнхан джинстэй энэ төр гэл тий за мэдээж шивэстэй тийм зэрлэгдүү чанга дууалаатай нэг тийм эмх замбраагуу уцлалтай амар галзуу энергтэй үсттэй тэгэхээр яг энэ бүх юмд бүрдсэн хүн маань Tommy Lee гээ залуу. Харин Памела болохоор тухайн үедээ Blonde Bombshell буюу шаргал үст сахиусан тэнгэр гэдгээр танигдсан. Тэгээд энэ хоёр хоёулаа нийлээ шар хөвлөлийн мөрөөдлийн хос болж исэн. Тэгэд хамгийн гол нь амар хурдтай биемдээ дурлцсан. Юу нөө Японд яваад идэг хамгийн хурдан галтргээс хурдан дурлсан гэхгүй юу. Бүр дэндүү хурдан шүү заяа. 1995 онд тэд танилцаад ердөө хэдхэн хоногийн дараа гэрэлтсэн байвал яах вэ? Бүр 7 хоногор ярихгүй шүү. Ядаж нэг 2 3 7 хоногч байхгүй. Хэдхэн хоног гэдэг нь баг 3 4 хоногийн дараа шууд гэрэлчихсэн. За тэгээд далайн эрэг дээр тэгэд энэ талаараа болохоор Памела ярьжлээсэн л та. Бид нар ингээл би юмд амар дурлаал ингээл. Би нэг арахаар л тачаадаа л тэгэл хаасайг бол ингээл дотноролцоонд ордог гэсэн. Тэгсэн нэг өдөр ингээд бас нэг юм клубд гэлөө ингээд байжсэн чинь манай хүн шууд ингээд хурж ирсэн ээ. Чи хүнтэй суумаар байна уу? Чи надтай гэрэлмээр байна гэсэн чинь. Тэгээл да гэд нөгөөдг нь тэгсэн чинь шууд ингээд хажуу суужсэн залуугийнхан өөрийнхөө бүгжийг шүү хажуу суужсэн залуугийнхан нэг амар том арга ястаа ч гэлөө бүгжийн шууд суулж авснаа хоронд нь зүлгэснэ. За тэгвэл хоёлаа ингээд суун шүү гэд. Бараг сүү тавиад тэгээ тавьчихсан заяа. Тэгээл нөгөөдг чинь вау ямар романтик юм бэ гэх нөгөө Памелач. За тэгээ хэд хоногийн дараа ингээд сууж байгаа юм. Далайн эрэг дээр Памела юм тийм даашинз ерөөсөө өмсөөгөө. Одоо бид нар чинь ингээд хурмын ёслол гэж бодохоор ч нэг юм цагаан даашинзтай залуу нэг юм гоё хослолтой гэж боддог доо. Тэгсэн чинь Памела цагаан бикинитэй усны утастай. Бикини гэдэг чинь одоо зүгээр левчик бандаж штэ. Тэгсэн Tommy нь болохоор нөхөр нь болохоор зүгээр юм бас нэг юм зүгээр юм усанд сэлэхтэй өмсдөг юм board shorts гэж ярьдаг юм. Зүгээр юм шорттой. Тэгэл яг л 1990-ад оны хамгийн галзуу одоо оддын хурмыг хийжсэн. Тэгснэ тэнд нь ингээд гэрчин байдэн штэ. Гэрчин хинбэ гэсэн чи яг тэр өдрөө нөгөө нэг сүү тавихтаа танилцж байхдаа тэр өдөр нь хажууд нь зүгээр л ойр авд нь угаал явж исэн нэг баачгаг дагуулж ирэнгүүтээ гэрч болчих гэ гэрчээ болгоцсон заяа. Тэгээд тэр нь гэрчийг хийгээд далаа эрэг дээр энэ чинь бараг чарман шалдан шахуу ингээд хурмаа игээд болчихж байгаа юм. За мэдээж энэ талаар хэвлэлээ сонсчаад зүгээр галзуурч байгаа юм чи тэ. Playboy-гийн Baywatch-ийн хатан хаан Rockstar-таа аста bad boy-та амар муу залуутай суучлаа штэ. Ингээ суучих юм да гэж. Тэгэд эхэндээ энэ харилцааг нь олон нийтэд одоо wild romance шиг харагдсан гэж байгаа юм. Тэр нь болохоор юу гэж байгаа юм хэрэг зүгээр нэг юм халтгаан ингээл төр зуртаа галзууртлаа дурлаал ингээл энэ хоёр ийм болцсон. Тэгсэн чинь дараа нь бүр ингээд дотор руу нараад за энэ хоёр ч удахгүй бүх хүмүүс сална гэдэг штэ. Бүгд сална гэдэг шиг сална гэж утсан чинь харин ч бүр гүнзгийрээд хайр дурлалтай болоод эмх замбраагүй амьдрал бие биенийхээ одоо амар хардаж эхэлсэн байгаа юм. Тэгэд амьдралынхаа турш энэ хоёр чинь ингээд гэрэлжсэн хосууд явж байхдаа ингээд бас болохгүй янз янзын тийм драг буюу те бодисуудыг хэрэгэлдэг байсан л байгаа юм л да. Тэгэд энэ болгоно ингээ буцалсан нэг амар тийм замбраагүй амьдрал байсан гэж байгаа. За тэгээд ингэж явж явах хугацаанд тэр хоёр маань 2 хүүтэй болсон. Brandon Thomas Lee буюу Dylan Jagger Lee гэд 2 хүүтэй болсон байгаа. Тэгээд Pamela маань явж одоо их хүн болжээ. Гэхдээ шар хөвлөлөө түүнийг их хүн гэхээсээ илүү Tommy Lee-гийн халуухан эхнэр гэдгээр нь харсаар байсан. За тэгээд энэ хоёр маань 95 оноос 98 оны хооронд ингээд хамтдаа амьдрсан гисгэдэг. За тэгээд Памела Tommy хоёрын амьдралын хамгийн том, хамгийн эмзэг, хамгийн харгас дуйлан бол тэдний хувийн honeymoon tape гэж байгаа. Бал сарын томчуудын бичлэг. Энэ бичлэг нь тэдний хувийн гэр бүлийн одоо бичлэг байсан. Хувьдаа л хоёр хосуудын хооронд хийсэн зүйл байсан. Олон нийтэд ерөөсө зориулагдаагүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь зүгээр хулгаалагдсан байгаа байхгүй юу. Тэгээ дараа нь ингээд тараагдсан.
Тэгэд энэ талаар нь бас ингээд судалж үзлээ л дээ. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь гэрэлснийхээ дараахан тэд хувийн амьдралынхаа нөгөө зарим мөчийг гэрийн видео болгон ингээд бичиж үлдээсэн юм байна л да. За тэгээд тэр бичлэг нь эхнээсээ дуустал тийм амар задгаа бичлэг байгаагүй мэдээж нийтдээ одоо юу гэх юм бэ? Өглөө басаад миний эхнэр өдөр дотн харилцаанд орсныхаа дараа миний найз залуу нөхөр гэдэг ч юм уу те. Иймэрхүү ингээд дундуур нь яриа хөрөөтэй. Гэхдээ бас ингээд хоорондоо бас чармаа шалдан дотн харилцаанд орж байгаа бүх зүйл байгаад байгаа юм. За нийтдээ ойролцоогоор 54 минутын гэрийн гэрт хийсэн гэрийн видео байсан бөгөөд түүн дотор 8 минут орчмон л дотн харилцааны хэсэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ бол тэдний амралт, хувийн мөч, гэр бүлийн дурсамж бүхий тийм видео байсан байгаа. Гэтэл 1995 оны 10 дугаар сард бүх зүйл ингээд оронгороо эргэсэн. Юу болсон гэсэн Tommy Lee-гийн Малибу дахь гэрээс нэг том сейф хулгайлагдсан юм байна. Тэгсэн чинь тэр сейф дотор үнэт идэлэл, зураг хөрөг, бичиг баримт бас нөгөө өнөөхлөө дагуулсан хувийн бичлэг байсан гинэ. Тэгээ хамгийн сонирхолтой нь хулгайч анханасаа бичлэг хулгайлах гэж ерөөсөө очиагүй юм шиг байгаа. Харин сейф дотор үнэт зүйл байгаа гэж бодсон юм шиг байгаа. Тэгээд хожим нь энэ хэрэгт хамгийн ихнэр холбогдсон хүн болох Rand Gotti гэж нэг цахилгаанчин засварын ажилтан байсан байгаа. Тэрээр өмнө нь одоо Tommy Lee-гийн гэрт ажиллаж байсан бөгөөд нөгөө мөнгөний одоо маргаанаас болоод цалин юугаа тохиролцоогоос болоод ч юм уу үс санаад сансан гэх яриа бас ингээд явсан байгаа юм л та. Ингээд л нэг өдөр гэрт нь одоо нэвтэрч ороод гараж хэсгээс нь сейфийг нь аваад ингээд гараг үчгсэн. Тэгээ сейфийг нь онгойлоход тэр дотор ингээд Pamela Tommy хоёрын нөгөө хувийн бичлэг байсныг мэдсэн гэж байгаамаа. За эндээс л 1990-ад оны хамгийн том туйлаа эхэлсэн гэж хэлж болно. Бичлэгийг насанд хүрэгчдийн киноны хүрээний хүмүүст үзүүлж, хувилах, зарах, орлох маш их гарсан. Гэхдээ эхэндээ олон компани болгоомжилж байсан юм байна л да. Яна энэ ч одоо тэгвэл Pamela Tommy хоёрын кино юм уу да. Гэхдээ зөвшөөрөл нь байхгүй тийм ээ. Тэгэхээр чи бид нар ингэ цацгаас айгаад ина гэдэг ч юм уу те. Тэгсэн албан ёсны одоо мэдээж зөвшөөрлийн гарын үсэг энэ зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан учраас ингээд хуульцсан эрсдэл тал дээр маш өндөр одоо хариуцлагат орчихгүй гэснээс айгаад ингээд ихэнх компаниуд болгоомжлоод no үгүй гэсэн байгаа юм. За тэгээ явж байгаа Pamela Tommy хоёр маань 1996 оны 1-р сард бичлэг алдагдсныг мэдсэн байгаамаа. Тэгээ цагдаад мэдгдсэн байгаа юм. Тэгээ үүний дараа 3-р сард тэд бичлэгийн одоо тараах гэж байгаа хүмүүс ч юм уу хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг 10 сая Америк долларын нэхэмжлэлтэй шүүхэд хандчихсан гэж байгаа. Тэгээд тэдний гол зорилго нь гол нь мөнгө авахтаа биш шүү дээ. Яг бол алдар нэр хүнд бүх мөнгө төгрөг бүх юм байгаа юм чи харин мөнгө нэгсэн шалтгаан бичлэгээ зүгээр ингээд мөнгө нэгчвэл зогсоочих юм шүү гэж бодсон байгаа юм л та. Гэсэн чи харин асуудал нь нэгэнд гараас гарцсан байсныг дараа нь ойлгосон гэж байгаамаа. За Penthouse сэтгүүл гэж байдаг юм байна. Penthouse сэтгүүл бичлэгийн талаар материал нийтлэхээр болоод тэгээ Pamela Tommy нар үүнийг нь зогсоохыг оролцсон ч нэгэ шүүх бүрэн хориг тавьж чадаагүй. Ингээд 1996 оны 6 дугаар сарын дугаард энэ тухай материал гарснаар дуйлан улам томорсон байна. Харин хамгийн аимшигтай нь энэ хэрэг интернеттэй нийлсэн явдал байгаа. За жинхэнэ интернет ч эдэн татан наран түзээс бүгдийн базна гэжсэн үе шүү дээ тий. Тэгсэн 1997 онд интернет Entertainment Group гэх компани бичлэгийг төлбөртэй сайтаар цацаж эхэлсэн гэдгийг. Тухайд интернет дөнгөж хөгжиж байсан ч энэ бичлэг цахим орчинд алдартнуудын хувийн амьдрал хэрхэн бараа бүтээгдэхүүн болж хувирч болохыг харуулсан анхны том жишээ болсон гэж байгаа. Өнөөдрийн нүдээр ингээд харахаар энэ бол зүгээр нэг оддын нэг тийм задгаа бичлэгийн дуйлан биш байсан. Харин хувийн нууц хулгайлагдсан, зөвшөөрөлгүй тараагдсан, эмэгтэй хүний нэр хүн дээр олон хүн ашиг хийж байсан гэх зэрэг хэрэг ингэж энүүнгээр ингэж анх гарч ирсэн гэж хэлэхэд болно. Ялангуяа одоо ингээд би чинь ингээд хувийн бичлэгээсээ болоод маш олон хэцүү зүйлийг ингээд туулж авсан эмэгтэй алдартангуудын талаар их ярьжсэн шүү дээ. Яагаад ч юм нэг тэнд чи одоо ганц эмэгтэй хүн л өөрөө өөртөө л ингээл дотн харилцаанд ороод идэггүй штэ. Гэхдээ дандаа л эмэгтэй хүмүүсийн л эн чинь янхан юм байна. Эн чинь ийм замбраагүй юм байна. Эн чинь бараг л ингээд жордон юм шүү өнтер гэл хүмүүс чинь эмэгтэй хүмүүсийг л ингээл доош нь хийгээд ахаас биш. Яг тэр ард нь байгаа тэр эрэгтэй хүнийг бас нэг ярддаггүй байсан юм шигэ. Түнхтээ Pamela Anderson чинь одоо тэр Kim Kardashian-ыг гаргахаас өмнө тийм ээ алдарт Paris Hilton-ы бичлэг татагдахаас өмнө бүр ингээд 95 онд 96 онд ингээд бичлэг нь тарцсан байгаад магадгүй анхдагчдын нэг байгаа байхгүй юу бичлэгийг алдсан томчуудын
одоо дотн харилцааны бичлэг алдсан анхдагчдын нэг гэж хэлж болох юм. За тэгээд өнөөдрийн нүдээр харахаар болохоор энэ бол зүгээр нэг юм би хэлсэн те юм задгаа ийм зүйл байгаагүй. Тэгээ Памела Андерсон хожим олон ярилцлагандаа энэ явдлыг маш хүн дээр хүлээж авсан тухайга ярьсан байдаг. Тэгээд тэр бичлэгийг өөрөө тараагаагүй, ашиг олох гэж оролдоогүй, бүр эсэргээрээ аль болох зогсоохыг амар хүсэжсэн гэдгийг хэлдэг. Тэгээд гэвч тухайн үед үеийн хэвлэл мэдээлэл түүнийг хохирогч гэхээсээ илүү скандалын эзэн, дуу шуугианы эзэн гэдэг мэтээр нь харуулсан хамгийн шудраг бас зүйл байсан гэж хэлсэн байгаа. За тэгээд 2002 онд Памела Томи хоёр интернет entertainment group-ийн эсрэг хэрэг дээр тус бүр 740 мянган Америк доллар нөхөн төлбөр авах шийдвэр гаргуулсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ нийтдээ 148 сая Америк доллар гэсэн үг. Гэхдээ компани дампуурал санхүүгийн асуудалтай байсан тул тэд энэ мөнгийг боддоор яг авч чадсан эсэх нь эргэлзээтэй гэж бичигдсэн байна лээ. Тэгэхээр мэдгүй авсан ч магадгүй аваагүй ч магадгүй. Харин бичлэгийг хулгайлсан гэх Рэнд Готи шоронд юусоо ороогүй. Байвал яах вэ? Учир нь бичлэг аль хэдийн олон удаа хувилагдж, тараагдж, интернетээр ингээд хяналтаас гарсан байсан. Тиймээс хэн анх хулгайлсан, хэн тараасан, хэн ашиг хийсэн гэдгийг нь хууль зүйн хувьд бүрэн зэгцэлгээд маш төвөгтэй болж эхэлсэн юм шиг байгаа юм. За тэгээд энэ дуулайн Памелагийн карьерт маш хүчтэй нөлөөлсөн тодорхой. Тэгээд тэр аль хэдийн алдартай байсан ч энэ хэргийн дараа олон нийт түүнийг жүжигчин, модель, телевизийн од гэхээсээ илүү нэг дуулайны нэг дүрээр зүгээр шууд хараад ирсэн байгаа. Нөгөө нэг яагаа бичлэгэн тардаг хүүхэн, том мөмтөө, шар үстэй, нөгөө плейбойгийн гэл нэг болжлог бол хамаг муухагаар нь гэл хэлчих гээл тийм ээ. Харин сүүлийн жилүүдэд хүмүүс энэ түүхийг өөр өнцгөөс харж эхлээд байгаа. Одоо юм хөгжнөө гэдэг чинь энэ штэ хүний сэтгэггүй хөгжнөө. Одоо илүү боловсрсан нийгэм бүтээгдэж байна гэдэг чинь эндээс харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнө нь скандал буюу дуу шуугианы эзэн гэж хардаг байсан бол одоо зөвшөөрөлгүйгээр хувийн бичлэгээ алдсан. Тэгэд гэмт хэрэгт одоо юу хиймдэ хохирогчоор татагдсан тийм эмэгтэй хүнийг одоо хэвлэлээр шүүж байсан шудраг бус одоо нийгмийг явдлыг харуулж ингэж энэ талаас нь илүү их ойлгодог болсон гэж хэлж болно. За ингээд 2022 онд гарсан Pam and Tommy цуврал энэ түүхийг дахин олонний анхааралд авчирсан байгаа юм. Гэхдээ Памела Андерсон өөрөө уг цувралд оролцоогүй бөгөөд өөрийнх нь хүнд дурсамжийг дахин ашигласан гэж зарим хүн бас шүүмжилсэн билээ. Энэхүү цуврал нь би буруу санааг бол Netflix-ээр явж исэн санагддаг шүү. 2022 онд Netflix-ээр. За нэг ясандаа тэр дахин нэг удаа өөрийн зөвшөөрөлгүйгээр түүхийнхээ гол дүр болсон мэдрэмж төрсөн байхаа гэж би хараад байгаа. За тэгэхээр мэдээж Памела Андерсон маань Playboy сэтгүүлийн бүр ингээл амар секси символ болж гарч иржсэн, бэлэг тэмдэг болж ирсэн, гарч иржсэн эмэгтэй л дээ. Тэгээд яг тэр Томитойгоо амьдарч исэн одоо 95, 26, 28 гээд бараг 4 жилийн хугацаанд ингээд бичлэг хийсэн чинь олон нийтээр тараад одоо ингээл янз бүрийн одоо сайтууд дунд томчуудын сайтууд дунд ингээл явж идэг баг. Гэхдээ би өөрөө бол хайж үдсэнгүй л дээ. Яг бол 58 минутын 54 минут ч үлээ бичлэгийнх нь 8 минут нь угаасаа амар барсангуу 8 минут нь угаасаа яг өөрийнх нь бичлэг байсан гэсэн. Тэгэхээр яг тэрийг би өөрөө олж хайж үзээгүй. За тийм байсан гинлээ. За ингээд цаашаа цаатах маань ингээд яваал ингээд салж нилээ яваад байгаа штэ. Тэгсэн одоо бидний мэдхээр болохоор Памела Андерсон маань маш олон хүнээс салаад нилээ явцсан юм түүхтэй байхгүй юу? За тэрнээс нь ингээд одоо ингээд цухуулгая гэхэд 2006 онд Kid Rock ба гэдэг нэг юм бас нэг юм богино Kid Rock гэдэг нэртэй хүнтэй юм богино гэрлэлт хийжсэн юм байна. Одоо гэрэлжсэн гэх юм уу да. За энэнгээр юу болж исэн бэ гэсэн чинь энэ гэрлэлт нь амар удаан үргэлжлээгүй тэр жилдээ л салчихсан. За тэгэхээр өөрөө болохоор ийм залуутай суугаа зүгээр жилдээ салчихсан. За тэгээд дараагаар нь 2007 онд болон 2014 онд Rick Salomon гэдэг хүнтэй 2 удаа гэрэлсэн гэж байгаа. За тэгээ мэдээж 7 онд гэрлэнгүүтээ салцсан. Тэгээ дараа нь 14 онд дахиж учир уруулад гэрэлсэн дахиад салчихсан. Тэгэхээр мэдгүй яг юу гэсэн ч үгүй. За тэгэхээр 10-аад онд бас нэг 10 онд 20 онд ч үлээ бас олон хүнтэй нийлж салаа ингээд нийтдээ Памелаг болохоор
9 хүнтэй гэрэлсэн. Эсвэл бол давхцсан тоогоор 9 гэрлэлттэй гэж ярьдаг байхгүй юу? За жишээлбэл 20 онд John Peters, Dan Hayhurst гэдэг бас ийм хүмүүстэй дахин гэрлэлтийн ийм headline-ууд буюу ийм мэдээллүүд гарч ирсэн байдгаа. За ингээд бодохоор манай Памелаг манайх болгоцсон тий. Памелаг мэддэг хүмүүс нь мэдэх баха. Тэгэхээр та нарын хувьд энэ эмэгтэй яг л тийм дэлхийд даяар Playboy-гийн одоо хүмүүсийн 90-ад оныхны секс бэлэг тэмдэг болохоор эмэгтэй харагдаж байна уу? Одоо ингээд энэ эмэгтэй маань ерөөсөө нүрэ ботгооц байсан шүү дээ нэрээ сүүлийн үед. Тэгээ энэ талаар би нэг яг шуум сонссон л яг баталгаатайс юм итгэхгүй байна. Тэгсэн чинь 19 онд өөрийнх нь маш олон жил 20-од жил ингээд үерхэж нөхөрлөж байсан юм мейкап артист гэж ярьдэн шүү дээ. Нүур буддаг эмэгтэй нь хөхний хор тавдраас болоод нас орсон юм байна. Тэгээ тэр эмэгтэй нь болохоор зөвхөн Памелагийн нүрийг нь бодож өгдөг, анхнаас нь Playboy сэтгүүл гарахаас нь ахуулаад бүхэл стил имиж бүх зүйлийг нь гаргаж өгдөг байсан гинэ. Тэгсэн тэр эмэгтэй маань маш олон жилийн үерхлийн хугацаанд ингээд зөвхөн Памелагийн одоо хөмсгийн ингээд зорчи, чиний сормосгийн ингээд наачиж гэх юм уу, чамд яг ийм дүр төрх ийм том шаргал ус зохин мохин гэдгийг нь хилдэг байсан ганц эмэгтэй нас орцсон чинь дараа нь ер нь одоо ингээд би нүрээ бодоод яах юм? Одоо би шал ондоо дүр төрхөөр гарч ирмээр байна гэд нүрээ будгаа болцсон. Яг нүрээ будгаа болоод ингээд үс гизгэндээ ингээд нэг айхтар тийм секси дүр төрх оруулахаа болцсон чинь жоохон ондоо харагдсан. Гэхдээ цаанаасаа л үнэхээр үзэсгэлэнтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо найруулагч маань зургийг өгчихсэн байна юм нарийнхан зурцсан хөмсгтэй. Энэ хөмсг бол яг 90-ад онд бол яг Памела оруулж ирсэн баа гэж боддоо шүү дээ. Яг бол ийм хөмсгтэй ихчнэр хаасайг үйдэг гэсэн. Намайг жоохон байдаг байхад ингээм зурцсан юм шиг. Тэгвэл тэр сайхан хөмсг ингээл бүгдийг ингээл авч аянгуудаа зүгээр юм нарийнхан хөмсгөр ингээд харандагаар зурцсан. Тэгэхээр Памела гаргаж ирсэн хөмсг гэж магадгүй шүү гэж би боддгоо. Тэгэхээр одоогоор ингээд бас 67 оны хүн гэдэг чинь 60 хэдтэй юм бэ? 50 тоо гэсэн үг тий. 50-60 та хүн гэхэд бас үнэхээр гоё харагдаж байгаа. Би хаана ямар ч гоё. Цаанаасаа л нэг би өөрийнх нь бас подкастын өнөөдөр үтсэн байхгүй юу гэсэн чинь миний гар цүнхэн дотор юу явдаг вэ гэдгсэн чинь ингээд хамиг юм ингээд асгаад орон дээр асгаад ингээд үзүүлжсэн чинь зүгээр нэг юм G-string байсан байхгүй юу? G-string гэдэг маань эмэгтэйчүүдийн атсан бандаж штэ. Амар мухайлсан уу. Тэгсэн чинь би чи энэ G-string ингээд дандаа авч явдаг юм аа. Цүнхэндээ. Гэхдээ энийг би өмсөх гэж бишээ. Би яах гэж авдаг вэ гэхээр амар яарсан сандарсан үедээ зүгээр үсээ бох гэж авдаг юм гэсэн. Зүгээр шууд үсний болч хэрэглээд G-string-ээр атсан бандажаар зүгээр ингээл үсээ дэшин шуугаа бочвол яах вэ? Тэгэхээр зүгээр л энэ хүн зүгээр л цаанаасаа л гал байгаа сте. Тэгэд үүнээс болоод би одоо ингээд цүнхэндээ бас нэг G-string-тэй яв тийм үү гэж одсон өнтер. Тэгэхээр бас л их сонирхолтой сонирн байгаа зү харж байгаа үнцэг мөнцг нь. Тэгэхээр яах аргагүй алдартай сахиусан тэнгэр Памела Андерсон гэдэг эмэгтэй байлаа. За ингээд хамт байсан унтлагын өрөөний сайхнуудаа болон сонсогч нартай маш их баярлалаа. Өнөөдрийн 7 хоногийн алдартангаар алдарт Памела Андерсон ярьсан. Тэгэхээр та бүхэнд таалагдсан гэж их найдая. За энэ хүрээд манай өнөөдрийн хинч битгийлэрэ бариатай унтлагын өрөөний нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Хөтлөгч халуукан та бүхэндээ маргааш үдшийн хөтөлбөрүүдээр эргэн уулзах болно. Элдвшипи татаараа болон унтлагын өрөө. Тэгэд эргэн уулзтлаа бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3